1986 оноос эхлээд бие дааж Монгол бичих сурсан. Цаашдаа өөрөө гүнзгийрлэн сураад 1992-аас 96 онд Доронтой аймгийн багшийн коллежийн бага анги монгол хэл багшаар төгсөөд Тэрхлэн суманд жил багшиж яваад Доронтой аймгийн Хэрэлдэн сумын 11-р сургуульд монгол бичгийн багшаар 4 жилдээ ажилласан. Ажиллах хугацаанд монгол бичгийн түгээн дэлгэрүүлэх болон улсад заан сурах үйлстэй нэлээдгүй ажил гүйцэтгэсэн. Энэний тод жишээ бод хүмүүжих санаас зарлан яваадаг Монголын сайхан бичгийн улсын уралдаанд 1999-2001 онд удаа дараадан байгууллага хамт олонноор амжилттай оролцож тусгай байр чадгарч байсан. Үүнээс цааш мэргэжлээ дэвшлүүд 2003-аас 2005 онд Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээ төгссөн. Үүнээс цаашдаа 2015 онд Дорн дээд сургуулийн магистр сурж Монгол бичгээрээ магистр боловсролын магистр зэрэг хамгаалсан. Хэдий ч багшийнхаа ажлыг хийхгүй ч гэсэн Монгол бичээ түгээн дэлгэрүүлэх болон орон нутгах хүн бичих санааны сурвалжлагчдын хувьд Монгол бичгээ бусдад заан сурчлагад хэл мэдээдийг ашиглахад бусад сургуулиудаар явж 2003 онд миний Монгол бичиг гэсэн суврал үчгэлсэнгээ орон төвийн болон сумдуудад сурчлаж үүний гол зорилго нь Доронтой аймагт байгаа ахмад багш нарын бүтээжүүлсэг ахмад залуу үедээ сурчлан таниулах, мөн цаашлаад Монгол бичгээ сурах үйлсэд нь багц чадхуй хувь нэмрээ хорох үүднээс энэхүү үйлчлэнгээ сумд аймгийн төвөд явуулж ирсэн. Хүн бичсэн 1999 оноос хойш хүн бичсэнтэй холбоотой одоо хүртэл 25 жил мэдээлэлээ бичиж хүн бичсэнээс захиадан уншсаар байна. 7 хоног тутамд гардаг Монцмын агентлагийн цорын ганц сонинд манд Доронтой аймгийн хэмжээнд хууль мэдээлэл маш амжилттай захиаж явагд байгаа ч гэсэн сүүлийн үед манай орон нутагт хэвлэл захиалга маш дутагдaltaй байдаг. Манай мэргэжлийн багш нар болон Монгол бичгт сурж байгаа хүүхд багшид хандж хэлэхэд Монгол бичгээ сурах үйлстэй сонин хэвлэлээ байн уншиж бие дааж удан цармын суралцаарсаа гэж хүсэх юм байна. Үүнээс таашдаа Монгол бичих бол манай үндэсний бахархалд бидний өвгдөөсөөс болон жижигсэн бичиг учраас Монгол хүн бүрийн бахархал болсон өв соёлоо дээдлж амжилттай сурахыг та бүхнээс хүсэж байна. Тэгээ энэ үслэнд тавигдсан материалууд 2003 онд бүх сургуулиуд тавигдсан үзэсгэлэнгийн хэсэг байгаа. Анхтан Доронтой аймагт төрсэн цагаан бичгтэй хүмүүсийн бичиг болмоо ахмад багш цэрэндэж агсны гар бичмэл материал 2003 онд миний Монгол бичиг үзэсгэлэнгээс явагдж ирсэн бото дөрг болон хүмүүн бичих сайн нийлэгдсэн материал мөн хүмүүн бичих санны улсын цагаан бичгийн улсын уралдаанд амжилттай орж ирсэн сурагчдын маань гар бичмэл материалууд мөн хүмүүн бичих санны нийтлүүд Монгол бичгээр гарсан хэвлэлийн материал хүмүүн бичих санны хэн сайн мэдгээ улсын уралдаанд 3 дахь удаага амжилттай оролцож тэргүүн дэд гутгаар барьж ижсэн өргөмжил төр тавигдсан байгаа. За энэ гисгт маань хүмүүн бичих саннаас уламжлан болгоо явуулдаг Монголын сайхан бичгийн улсын уралдаанд 1999 онд 2001 онд 11-р сургуулийн хамт олон амжилттай оролцож байсан өргөмжил талхарлын бичиг байна. Мөн энэ цаашдаа хүмүүн бичих санд нэгжсэн гар бичмэл материалууд энд дэлгэрэн тавигдсан байгаа. Мөн улсын сайхан бичгийн улсын уралдааны 1999, 2000, 2001, 2002, 2024 оны улсын сайхан бичгийн улсын тэргүүн байр эзэлсэн хүмүүсийн гар бичмэл материал байна. Энэ маань 2000 хүмүүн бичих санны 15 жилийн ойд эрүүлдэд гаргасан босоо заяад Монгол бичмэл гэсэн миний анхны Монгол бичгийн ном байна. 2003 онд зохион байгуулалт миний Монгол бичгийн сэдвүүд ажлын хүрээнд хийсэн ажлын бата прожект хүндэд төлж өгч байна. Энд нь улсын тэргүүний 8-р сургуулийн үзэсгэлэн хэсэг буюу өсөлтөн хэсгийн материал явагдаж байна. Энэ хэсэг бол Дорн их сургуулийн анх удаа зохион байгуулсан Монгол бичгийн тэргүүний багшаад оролт тэмцээний олимпиадын авраг хүмүүсийн шагналд гардуулж байгаа үйл явдал харагдаж байна. Энд нь улсын тэргүүний 12 дугаар сургуулийн сурагчдын үзэсгэлэнгээ танилцах хэсэг гаргаж байна. Миний Монгол бичгийн улсын тэргүүний хан ууд 8 дугаар сургууль зохицох сургуульд явсан
хэсэг орж иж байна. Энэ хэсэг мал улсын тэргүүний 12 дугаар сургуулийн багшид жижиг бичлэнгийн хэсгээ сонирхож байгаа хэсэг харагдаж байна. Энэ маань улсын 11 дугаар сургуульд анх удаа миний Монгол бичиг тэмцээний зохион болсон анх дугаар тэмцээний авраг сурагчдын зураг харагдаж байна. Энэ маань улсын тэргүүний 8 дугаар сургуулийн сурагчдын зураг харагдаж байна. 1999 оноос хойш Хүмүүн бичиг сантай холбоотойгоос Хүмүүн бичиг санд нийлэгдсэн материалууд байна. 11-р сургуулийн багш Гава огшийн ярилцлага 11-р сургуульд багшилж байхдаа сургуулийн зохион байгуулсан тэмцээний талаарх мэдээлэл Хүмүүн бичиг санны сайхан бичиг улсын оролдоонд оролцсон мэдээллийн материал байна. Энэ аймгийн Монгол бичгийн ур чадвар тэмцээнд оролцсон багш ажилчдын материалууд байгаа. Мөн өхмөл бичээр анх удаа бичээгүй бичгийн ном гарсан гэдэг материал нийлэгдсэн байна. Аймгийн олимпиад анх удаа явагдаж байгаа мэдээллүүд материал энэ байна. Мөн анги хамт олонны Хүмүүн бичиг санныг ангаараа зохиож Одмон тогтогчтой 12 дугаар сургуулийн хамт олон улсын сайхан бичгийн улсын уралдааны 2013 оны 10 онд тусгай барьж жижигсэн 5 дугаар сургуулийн багш Эрдэнэ Туяагийн тухай мэдээ сурвалжлага бичсэн материал байна. 1999 оноос 2024 он хүртэлх мэдээ материал байгаа. (1996) онд би даад Монгол бичиг сурсанаас хойш энэ бичиг бол бидний зайлшгүй сурах бичиг миний үндэсний өв соёл байна гэдэг утгаар би та ойлгож авсан. Манай гэр бол манай аав жадан бод өөрөө би та зурсан ээж дэжтэм бод насаараа багын бол хийсэн чинь гэр бүлээрээ Монгол бичгтэн байсан. Тэгээд цаашдаа 2003-аас 5 онд боловсролын сургууль сурахдаа энэ бичгийг ер нь цаашдаа түгээн дэлгэх үүсэлт гар бие оролцох юм байна. Цаашдаа залуу үедээ Монгол бичгээ түгэхэд өөрөөс шалгаад бүхнийг хийх зорилго тавиад Монгол бичгээ үдээд хүртлээ түгээн дэлгэх үүсэлт бичлэгээ зориулж байна. Би одоо энэ шилнээ сурж байгаа Монгол бичиг сурж байгаа залуучууд настангууд ямар ч хүнд хэлэхэд Монгол бичиг маань би сурыг гэсэн ирэмжлэлтэй өнд бол 45 хоногт сурах юм бичиг шүү. Та бүхэн өөрөө би дааж сурах ирэмжлэлтэй байвал босоо Монгол бичиг минь ямар ч хүн сурах боломжтой шүү гэдгийг хэлэх байна.